Нүүдэлчдийн зам. Хонин чулуу. Халах Монгол нутгийн уугуул шүү гэдэг бэрэлхэг бахин үсэрхэг биетэй тоомаалгнүүдэдтэй тэгд өргөлжин эрг. Аян чин тэж Монголоос урагшаа Бээжин хүртэл явах замдаа танилцсан олон хүний нэг нь Готон гэж шилийн сайнэр явсан нэгэн байр байлаа. Заамны илж хансан тэдний хотонд аяны дөрөө мулталж хөсөг унаага хэсэг амраан амс хийгээд хөдлөлөө. Тэрнээс хойш ирэх буцах замдаа бууж умардан хонож өнжин сайн нөхөд боллоо. Нэг л мэдхэд 18 насны гоо үзмжийг бүрдүүлж хүүхэн хүний намб төрхийг илтгэх болсон ногоон дээр хаяа бууж умардан явах болсон хижээлэрийг хүлээх болжээ. Алсаас тэмэнжин торлцсоор тодорсоор гадаа нэрэхэд онгож ганцсан хүрэн бор царайтай хурдан шаламга хөдөлгөөнтэй үсэрхэг хүчрэхэг бахин биетэй 50 гаруй насны хижээлэр сайхан цагаан шүдэ ярилцуулан том алгнүүдэд цогтой гэлзүүлэн инээд алдсаар амар мэнд мэдэн орж ирэх юутай сайхан. Ашуу амьдрал үтсэн хижээл асандаа хал үзэж гундуу гандуу яваач дахин цэцэглэх амьдралын ханиа энэ сайхан бүсгүйгээр сонгон сэтгэл алдан ээнэгшин ойртож итгэж байлаа. Тэд амьдралын замаа холбож ашуу сорид нутгийн хүргэн болон суурьшлаа. Сайхан хантай учран золгож юм үзэж энүүдэд тайлсан сайн эртэй худ ураг болон төвхөнлөө. Ашуу савсивл нэг л дууг оровч гарвч амдан аялна. Тэр дууны үгийг сонсоод байвал цэцэг жимс ус ургамал өнгө хослон алгалсан баялаг сайхан уулын бараа сэтгэл дургана. Тэр дуунд алаглан харагдах уул нээхөө алим жимстэй уул байна хөө аавын хоёр хүүч нээхөө амьдарч болмоор уул байна даа хөө гэгчлэн дуулна. Энэ дууг өөр хүн дуулж сонсогдсонгүй. Найр нарган дээрч мөн л энэ дуугаа дуулна. Нэг өдөр ногоон тэр нөхрөөсөө таны энэ дуулаад байдаг дуу ямар учиртай юм бэ гэж асуухад энэ манай нутгийн дуу байгаа юм уу гэлээ. Ногоон дээр хөөрхий тоо хань минь энэ газар төрөл төрөсө төрсөн нутаг уснаас хол байгаа болохоор ах トゥ амраг садан элгэн нутаг усаа ирэхгүй санаж байгаа да гэж өрөвсөн бодно. Сэнгэрлэн харагдах уулс гэдэг дуу бол Монголын их зохиолч Дашторжийн Нацаг доржийн ярав найргаар бүтсэн дуу. Энэ дуу одоо ардын дуу болон хувиржээ. Гүн галуутай унган хүү Нацаг доржийг төрж өссөн нутгийнхаа уул ус богдох хан уулаа харж бичсэн бизээ. Монгол улсын нийслэл бол Амбатар хотын өмнөд эдгээдэд орших богд хан уулыг Хэрээд аймгийн тэргүүн тойрлован хан тагж уулаа тойрон нутаглаж алтан твшин хөндөд ордноо барьж Монголын соёл түүхийн нэгэн хэсгийг цогцлон байжээ. Улмаар энэ ордон Чингис хааны төрийн ажил явуулдаг 3 дугаар ордон болж Есүс хатан захирч байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Богд хан уулын зүухэнтэй нагал хан уул навчид гүн галуутай гэдэг Монголын түүхэн үдсгэлэнтэй газар нутаг үргэлжлэнэ. Энэ нутгаас алс холын аян жинд гарсан эгэл нэгэнээр амьдралын ая хөөснө үү, цагийн ороо бусгаа байдал тэгж нөлөөснө үү, сүнтийн уудам талд галголомтоо бадран шингэжээ. Тэднийг сүндийн хойд захаар
дорны уудам говийн урд хаяагаар нутаглана. Ажилсаг гавшгай ухаалаг ногоон дариг орсон гарсан дунд хоолтой хоолойрын хүмүүстэй хоёр үгний солиотой жинчин эрийн өрх гэрийг өөдөн татаж үр хүүхдүүдэн тойруулж хэн хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн эзэг тавилжээ. Нутгийнхан түүнийг дээр дооргүй хүндэтгэн мөөм гэж авгайлна. Нутгийнхан найр нарган дээр ногоон дарын цээл сайхан хоолойгоор уянгалах уртын дунд уйран суудаг болжээ. Нэг л мэдхэд тэр хоёр 5 сайхан үрийн зулай үнэрлээ сууж байлаа. Ашуу өөрийнхөө тухай бодож үзвэл энэ нутагт эхнэр хэдэн хүүхдээс нь өөр түүнийг хамаарах махц усны тасархаа ураг төрлөг их нэгэхэн ч хүн үгүй. Хожим миний хүүхдүүд аав минь ахан дүүснэ гэдэг зориод очих хэнж байхгүй. Тиймээс хүүхдүүдтэй ямар нэгэн тэмдэг үлдээх хэрэгтэйг ойлголоо. Тэдний хэрийн хотоос баруун хойшоо өртөө газар байх ламын тойромд өвлжиж байхдаа өвлжөөний урдхан хөлд ойролцоо газраас том хон чулуу өргөн зөөж тавихта хожимын хүмүүс харж байгээ гэж хамт явсан төвдөн ванжил дахилжээ. Тэр өвлжөөноос баруун хойх нь хөлийн бороо байдаг. Борооны орчим 2-3 сайхан элбэг устай булаг шанд байна. Энэ хавар 100 ладуу хойноос одоогийн Дорногов аймгийн Эрдэнэ замуу үдийн утгаар өглөө оройд усанд орж зээр гөрөөс шиг онгон зэрлэг явдаг зэлүүд нутаг байжээ. Нутаг орноос хол насны үе твэсэн ашууг хожимын хүмүүс харж байг хүүхэд төрөл төрөсөд минь мэдэж явгэй гэж том хонин чулуу өргөж тавьсан нь домог мэт амьдралын түүхийн нэгэхэн хэсэг болон үлдэжээ. Тэр чулууг ашуугийн 2 дахь хүү бадам гарав үр хүүхдүүдтэй амьдралд дурсамжил үлддэг. Миний хүүхдүүд өвгөн аавынхаа тухай хойж үйдэн ярьж элен цэцгийн өргсөн чулууг үзүүлж угаарэ хэмээн түүхийн гэрч болсон тэрхүү хонин чулууг үр хүүхэд төрөл төрөсөдөн үзүүлж хүндтгэлийн ёслол үйлдэжээ. Авхан настай сөсгөр хүү бадам гарвыга билүүд сумын гэгэнээр өргөмжлөгдөхөд аав ээж нь хамгийн ихээр баярлсан байж таарна. Мөн тэр жил хамгаас хүчтэй хайртай аавыгаа сүүлчийн удаа харсан байдгийг. Хүний амьдрал туулсан зам таашгүй онцгой мэтажээ. Монголын өмнөд талаар үргэлжлэх Сөндийн уудам талын баруун хойгур сунах говийн хээлэнд хөвдөж байгаа хонин чулуу. Энтэй Монголын уудам газар нутгийн төвд орших цэнхэрлэн харагдах уулс алсад мордсон эрийн хувь заяагаар холбогдох нь нэн сонин ажгүй.